Гүйцэтгэгч компани бол үнэхээр бас үл тоомсорлсон байдалтай гэдэг юм уу. Гэрээнийхээ үрийг биелүүлэх байгаа явдал байгаа байхгүй. Хууль хяналтын байгууллага дээр очиод шүүхээр ороод сүүлдээ бүр гэрээгээ цуцлах хэмжээнд очиод Иргэний засгийн ерөнхий газрын шинэ офисын барилгыг анх 2010 онд барьж эхэлсэн байдаг. За гэвч одоо хүртэл ашиглалтанд оруулалгүй явсаар энэ жил 15 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. За энэхүү барилгын үүрэг гүйцэтгэгчээр Баяр Захиралтай Үүрэг Трейд гэх компани шалган ажилласан байдаг. За гэвч уг компанийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй явсаар за мөн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэх шалтгаанаар барилгын ажлыг удаашруулсаар 2019 он хүртэл нийт 17 тэрбум төгрөгийг Иргэний засгийн ерөнхий газрын шинэ офисын барилгад зарцуулжээ. За бид яг одоо Иргэний засгийн ерөнхий газрын шинэ офисын барилгын гадна бол зогсож байна. За Иргэний засгийн ерөнхий газар бол одоогийн байдлаар 2000 гаруй ажилчидтай. За хуучин офистой бол бүх ажилт нь багтдаггүй улмаас офисын стандартын бус гэх буян тухайн нисэх онгоцны буудал дээр бол зарим ажилчид үйл ажиллагаагаа явуулж байна. За иймд бид энэхүү барилгатай холбоотой за мөн яагаад барилгын ажил нь удаашрсаар 15 жилийн нүүрийг үзэж байгаа талаар холбогд галбан тушаалтнуудаас тодруулан өргөх болно. Бидний ажилд орохоос өмнө 2010 онд суур тавигдаад ажлын ажил гүйцэтгэх гэрээ байгуулад Үүрэг Трейд гэдэг компани гүйцэтгэгчээр ажиллаад ингэ явж байгаа. Санхүүжүүлэх ёстой төлбөр маань бол захиалагчийн зүгээс саатсан тал байдаг. Гэрээлэгч компани маань бас удаашруулад байна уу гэвэл бас тийм тал байгаа. Үүрэг Трейд компани бас тодорхой бус нөхцлөөр бас бидэнд өгч байгаа тайлбараар бол бас бараа материалууд нь хил гайл дээр саатдаг барилгын материалууд нь одоо жишээлбэл лифтийн асуудал нэг жил гаруй эртээ ирээн дээр нэг хэсэг байлаа. Яг тэр ковидын үед бас давхцсан л да. Яагаад юунаас болоод энэ дуусахгүй нэ гэвэл үндэснэг хоёр ажил байгаа юм. Тэр нь болохоор зэрэг энэ эрчим хүчний цахилгааны дэд өртөө үндэсний дэд өртөндөө холбогдохгүйгээс болоод бас саатаад байдаг асуудал байдаг. Энэ бол нэг техникийн анх өгөгдсөн техникийн нөхцөлийн дагуу ажлаа олшуурхаа гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой Үүрэг Трейд компани бол хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг л дээ. Гүйцэтгэгч компани одоо энэ удаан хугацаанд ингээд хийхгүй байгаатай холбоотойгоор урд 2 жилийн өмнө үнэлэгдсэн бараа материал маань дахиад 2-3 дахин нэмэгдсэн байх шинэ. Ийм зүйлээс болоод ингээд ойлголцохгүй байдалд хүрсээр байгаад сүүлдээ бүр хууль хяналтын байгууллага дээр очиод шүүхээр ороод шүүхийн шийдвэрийн дагуу шинжээч нар бас энэ дээр ажилласан байгаа. Тэгээд шинжээч нар дүгнэлтээ гаргаад захиалагч тал удаа дараа шаардаад сүүлдээ бүр гэрээгээ цуцлах хэмжээнд очиод тэгээд ер нь бол цаашаа гэрээгээ цуцлаад өөр сонгон шалгалт хийгээд явъя гэсэн ийм юм ярьж байгаа. Яг энэ хэмжээнд очсон байгаа. За бид дотогч нэвтэрч дотоод нөхцөл байдлыг харах гэсэн боловч за улсын онцгой комисс хүлээж аваагүй гэх шалтгаанаар бол биднийг дотогш оруулахаас татгалзлаа. За өнөөдрийн байдлаар барилгын ажил зогсон байдалд орсон. 15 жилийн өмнөөс баригдаж эхэлсэн энэ барилга бол барилгын ажил нь зогсон байдалд орсны улмаас эхнээсээ хаалга цонхор нь хагарах, халцрах ийм тохиолдлууд гарч эхэлсэн байна. За дотоод нөхцөл байдлыг харах юм бол дотоод засал чимэглэл бол огт эхлээгүй. За мөн цахилгаан дулаанд бол огт холбогдоогүй байгаа юм байна. За энэхүү барилга бол цаашдаа хизээ ашиглалтанд орох нь тодорхойгүй. За мөн холбогд галбан тушаалтнууд ч энэ барилгыг хизээ ашиглалтанд оруулахаа хэлж мэдэхгүй байна. Тэгээд яагаад удаашраад байгаа шалтгаан нь ердөөл нэг тийм ашиж юмдээ ажил хэрэгч байдал нэг талаасаа нөлөөлдөг байх. Хоёрдугаарт энэ нөгөө гадаад дотоод хүчсэн зүйлүүд нөлөөллөө. Тэгээд аль талдаа ойлгоцод муутай. Тэгээд тэр санхүүжих ёстой мөнгө төгрөгүүд нь тухайн үедээ бас энэ ч нөгөө нэг навигацийн орлого гэдэг чинь бас нөгөө төлөвлөж болдгоо орлого байхгүй. Тэгээд зарим үед бол захиалагчлалаа саацсныг үүсэх арга байхгүй. Зарим тохиолдолд гүйцэтгэгч компани бол үнэхээр бас жоохон хойрогдоо хандаад үл тоомсорлсон байдалтай гэдэг юм уу гэрээнийхээ үргийг биелүүлэхгүй байгаа явдал байгаа байхгүй. Одоо тэр шинжээчийн дүгнэлтээр нэг 5.5 тэрбум төгрөгийн үлдэгдэл ажил байна. Одоо ингээд энэ чинь 2000 гаруй ажилтнтай байгууллага шүү дээ. Буян тухайгаар нэрлэгдсэн энэ нисхийн салбарт ажиллаж байгаа ажилчид одоо ингээд ажлын эрүүл ахуйн шаардлага хангахгүй ийм байр танхимуудад нэлээд суугаад байгаа байхгүй. Агаар байхгүй. Тэгээд аль болохоор хурдан энийг дуусгаж тэр зориултынхаа байр руу шилжиж офисын зориултаар ашиглах нь үйлдвэрлэлийн зориултаар ашиглах нь ингээл явах шаардлага тулгараад байгаа юм л та.
За иргэний засгийн ерөнхий газрын ихэнх ажилчид байрладаг энэхүү офис бол буян тухайн нисэх онгоцны буудлыг байрладаг. За буян тухайн нисэх онгоцны буудал бол 100% үйлчлэгээний зорилготой барилга. За энэхүү өрөөнийгүүдийг бол ихэнх нь үйлчлэгээний зорилготой болон склад хийх зорилготой ашигладаг. За гэвч иргэний нисгийн ерөнхий газрын ихэнх ажилчид бол яг энэ өрөөнд ажиллаж байна. За офисын өрөөний хувьд бол цонх байхгүй учраас байгалийн гэрэл нар байхгүй гэсэн үг. За мөн агаар сэлгэлт бол байдаггүй талаар ажилчид бол бидэнд хэлж байгаамаа. Одоо бид нар чинь энэ офисоос нэлээдгүй хүнд байгаа байхгүй юу? Ашиглалтын шаардлага хангахгүй тийм барилгууд төртлөөдөөс асуур тогтчлт хийгээд нэг юм дэгээ сууцгаагаад яваад байгаа хөөх. Зарим нэг нь болоод ингээд өвлийн пар секс нэмнүүд нэмээд өвөлдөө хүүтэн энэ зориултын бус дандаа шоколадын зориулттай нэг ийм танхимуудад одоо суугаад ингээд яваад байдаг. Тэгэл хурдан одоо энэ барилгын ашиглалтанд оруулах бол жилүүдэд эндээ багтаад тэгээд зарим нэг нь одоо бол энэ хамгаалагчсан бүс дотор энэ үйлдвэрлэлтэй холбоотой албадууд нь бол энэ хамгаалагчсан бүс дотор үйл ажиллагаа явуулдаг байхгүй юу?